байна. За хуучин гэрээ Филиппо ном 4:2-9 бүгд хамтдаа слайдн дээрээс нэг ишлэлээр ээжлээд уншъя. За эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юудяг ятхан мөн Сунтукийг ятхан. Эзэн дотор өргөлж баярл. Би дахин хэлнэ баярлах тун. Юунд ч бүү санаа зов, харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй Бурханд мэдүүл. Эцэстэн ах トゥ нараа юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай. Мөн аливаа сайн үйл байвал магтууштай ямар нэгэн байгаа бол эдгээрийг тунгаацгаая. Амен. Өнөөдөр бүгд хамтдаа Бурхан ойрхон байна гэсэн сэдвээр эзний үгийг харъя. Тэгээ өнөөдөр бол 2025 оны талархлын баярын өдөр байгаа. Энэ өдөр бол онцгой өдөр. Хүүхдийн баптизм хүртэх бяцхан хүүхдүүд нам байна. Бас эзний орчхуйг бэлэгдсэн эзний зоог бид нар бас хамтдаа барина. Бидний зүрх сэтгэлийн талархал эзэнд анхлын үнэртэй утлаг болно очиж байгаа гэдэгт итгэж байна. За би бас номлолынхаа эхэндээ өнгөрсөн өдрүүдийн талаарх гэрчлэлийг бас товчхон хуваалцахыг хүссэн байгаа. Тэгээ өнгөрсөн 10 гаруй хоног миний амьдралд бол хар дарсан зүүд мэт үнэхээр тийм хүнд хэцүү өдөр хоногуд байлаа. Тэгэд нөхрийн минь дүү, баг дүү байгаа. Манай хадмууд дундаасаа хамгийн анх христчэн болоод итгэлийн зам руу орж ирж байгаа ийм хүн байгаа. Тэгээд 2-3 жилийн өмнөөс сэтгэл мэдрэлийн өвчнөр өвдөд эмнэлэг твтэй дэмжлүүлсэн. Тэгээ тухайн үедээ бол миний хувьд бол энэ бол өвчин биш ээ. Энэ бол бузар мөгийн сүнсний тоглоомоо гэж үзчихсэн байгаа. Тэгээд эмнэлэг твтүүлэх нэг шаардлагагүй гэдэг байр суурьтай байсан ч гэрийнх нь хөвтүүлжсэн. Тийм учраас эмнэлэгт яваад тэгээд дараа нь манай цуглаан дээр жинкаунтд ороод ерөнхийдөө бол эдгрээд ингээ жил гаруй хэвийн амьдрал ахуйгаа авч яваад ингээ явсан. Тэгээ би бол ер нь бол эдгэрсэн зүгээр болсон итгэлийн замдаа орсон учраас Бурхан түнтэй цуг байгаа учраас гэж ботсон байгаа. Тэгээ хатан менежмент бас тусламаар байна, сэтгэл санааг нь сэргээмээр байна гэдэг хүсэл тавиад ягаад бол амьдрал нь хүний туулах хамгийн хүнд хэцүүг туулж ирсэн байгаа. Учраас түүнийг чэжүү рүү явах боломж олддог болохоор сүнслэг академийн дагалдагчийн ангид би санал болгосон байгаа. Чи ороод үзээ. Тэгээ ороод сайн сураад хичээлдээ хамрагдаад тэрөө боломж гарвал чэжүү яваад сэтгэл санаа сэргэх бизээ. Тэгээд дүү маань миний үгэнд ороод явсан. Сургалтандаа суулсан, төгссөн. Тэгээд чэжүү явсан байгаа. 10 сарын сүүлээр би бас очиж 5 хоногийн чөлөө авч очоод орчуулга хийж өгөөд буцаж ирэхэд дүү маань ер нь бол хэвэн байсан. Мэдээ залбирахад тийм ээ хашгирч байсан, уйлж байсан, заримдаа ингэж унж байсан гэвч эрүүл хэвэн яриа хөрөөтэй баяртай гэд ингээд явуулсан байгаа. Тэгэл намайг явснаас хойш ялангуяа хагас сайны оройноос эхлээд сэтгэл мэдрэлийн өвчин нь хөдөлж эхэлж тэгээд хагсын өдөр тийм ээ над руу ярьсан холбогдсон юм боллоо. Гэхдээ бид нар залбирч байна, гайгүй болно гэж хэлсэн учраас би бас итгэсэн залбирсан. Бүтэнсээ өдөр эзний өдөржингээ өвдсөн байгаа. Эзний өдрийн орой эцэст нь тэр шөн дунд над руу залгаад за ерөөсөө бол дийлэхгүй нэ. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол эм тарай авчирч өгөхгүй бол дийлэхгүй нэ гэдэг ийм дуудлагыг авсан байгаа. Тэгээд нэгд өдрийн үүрээр энэ дуудлагыг аваад залбирсан. Тэгээ залбираад би нөхөртөө хэлсэн. Нөхөр маань намайг зэмлсэн. Би чамд хэлсэн. Өвчтэй хүн. Чи муу сүнс л гээд байгаа. Юу нь муу сүнс наа чи өвчтэй хүн учраас бити хамаагүй оролдог шилээцтэй. Чи өөрөө натгаа хариуцлага хүлээ гэж ингэж хэлсэн. Тэгээ би нөхрийнхөө бурууга хүлээсэн тийм ээ миний буруу байжээ. Би үнэхээр бас хөнгөн хумаа хандсан юм шиг байна гэж ингэж хэлээд тэгээд яад юм бэлээ гэд над Бурханаас өөр хинч байгаагүй учраас би залбирсан. Би хэнд хэлж юу гэж асуухаач мэдэхгүй байлаа. Тэгээд залбираад
Тэгэхэд миний урд чүнэн би итгэлийнхаа одоо пастор найзтайгаа зүг хамтдаа битэр зуушсан залбирал онлайнаар хийгээд найз маань над руу орж ирээд өглөөний залбирлаа би хийлээ, дүүгийн төлөө залбирлаа, ямар хөө байна гэд асуусан. Нөхслөөд ийм юм байна. Би яаралтай явах боллоо. Гэтэ би ганцаараа явахаар ганцаардаад байна. Бас айгаад байна. Тэгээд те үнэхээр би ганцаараа явахад надад маш гонигтай байна. Чи надтай хамт яв гэтгсэн чинь найз маань болно надад асуудал алгаа. Нэг одоо хоёр дахиж гуйлгаагүй нэг л хэлээ шууд зөвшөөрсөн. Энэ бол бурхны гайхалтай ажил байсан. Тэгээ бид төр хамтдаа явахаар болсон хоёр хүний зардал олох хэрэгтэй. Бас эм авах хэрэгтэй. Сэтгэл мэдрэлийн өвчний эмийг чинь хамаагүй хэн дуртай хүнд өгөхгүй эмч байх хэрэгтэй. Эмч хайсан, эмч олцсон, эм авсан, ахлагч нартайгаа уулзсан, пледний мөнгө төгрөг бүтсэн. Тэгээд ерөөсөө өөрийн 4 цагаас эхэлж хөөцөлтөөд үдээс хойш 1 цаг гэхэд бүх ажил бүтсэн 6 цагийн онгоцоор ниснэ. Гэт ингэж одоо маш хурдан шуурхаа ерөөсөө бурхан нэгүслээрээ хамтаж бүтээсэн байгаа. Тэгээ би явахдаа цуглааны менежер болон ахлагч нарын групп руу зуучлан залбирал буюу гинжин залбирлын хүсэлт явуулсан. Агуулгуудыг бичээд энэний төлөө залбирч өгөөч. Тэгээ үнэндээ бол зүрх сэтгэл маань дотроо чичирч, эдээс маань чичирч би бол үнэхээр хөвтлээ айж маш их санаа зовж байсан. Яах ёстой болоо? Яаж энэ бүгдийг даван туулна? Юу болох болоо гэж. Тэгээ бид хоёр нэгд өдрийн 6 цагийн онгоцоор яваад хоёр дахьын үүрээр чэжүүд очиход дүү маань ерөөсөө ингээ бүрэн одоо ухаана гээсэн байлаа. Өөрийн ухаанаа гэж өөрийгөөш танихгүй хий юм харж хий юмтай ярьж орилж хашгирсан. Тэгээд аргаа бараад гарч хүүгээ зүхтах байсан учраас аргаа бараад тэнд байгаа хамт явсан ангийнхны түүнийг жижиг өрөөнд гар хөлийг хүлээд ингээ оруулсан. Тэгээ байн одоо хувц унраа тайлах, нүцэглэх, орилох, хашгирах ийм одоо зүү бус хүний ясаас гадуур ааш авир гаргаж ирсэн учраас ээлжилж манж ингэж одоо бүгд ядарсан туйлцсан ийм байдалтайгаар өгцсөн байгаа. Тэгээ би авч явсан тариагаа хийлээ, эмээ өглөө. Ерөөсөө 30 минут унтуул унтан тэгэл буцаал сэргээл ямар ч үрд нөлөөгүй байсан. Бид нар залбираад 2 дахь өдөр харж хонлоо, 3 дахь өдөртөө харъя гэд харлаа, шөнөн бас хонлоо. Ямар ч одоо нэмэргүй. Тэгээд 4 дахь өдөр хүч чадлын залбирал хийдэг 2 пастор ирээд үтсэн байгаа. Тэгээд үзээд ерөөсөө энэ бол эмнэлгийн тусламж авахгүйгээр энэ болохгүй. Ийм нөхцөлд эмнэлгийн тусламж авахгүй бол хичнээн залбирсан ч нэмэргүй. Улам бүр те одоо өвчин хөдөлдөг. Тийм учраас эмнэлгийн тусламж яралтай аваа гэдэг зөвлөгөө өгсөн байгаа. Тэгээ би эмнэлэг ханаас хандах уу? Эмнэлгийн үн төлбөр хэд гарах уу? Тэр мөнгө хаана байгаа вэ? Олон асуудал ургасан ч би залбирсан. Тэгээд би таньдаг пасторууд руугаа мессеж явуулсан чинь үнэхээр Монгол пастор надад тусалсан. Тэр одоо чэжүүд байдаг Монгол чуулганы пастор залуу хоёр удаа гуйлгаагүй за тэгье ихчээ гээд 30 минутын дараа ихчээ би эмнэлэг боллоо. Дүүх чинь аваад ир гинэ хөвтүүлээ болъё гэж нэ 3 өдөр тэгсэн байгаа. Тэгээ 3 өдөр би бас аваач гээ тэгэхээр бас харамсалтай. Бас зүгээр болчих юм билүү. Эм нь бас нөлөөлчих юм билээ гэж 3 өдрөө хараад тэгээд 4 дахьын өглөө бүтэхгүй юм байна гэдгийг ойлгоод бид нар эмнэлэг рүү авч явсан байна. Эмнэлэг дээр очиад тариа хэлгээд дүү маань унтаад тэр өдрөөс хойш им угаад 3 хоног одоо нам унтсан. Тэгээд эцэст нь бид нар тийм ээ одоо эмнэлгээс өгсөн эмийг эмчийн жорын дагуу өгөөд бас би энд байгаа монгол эмчтэй онлайнаар холбоотой байсан учраас байнгын зөвлөгөөтэйгээр эмийн дозыг маш сайн тохируулж өгсөний үр дүнд өнгөрсөн 5 дахь өдөр 11:30-д бид нар Монголд буугаад өчигдөр гэр бүлийнхэн нь аваачаад эмнэлэгт үзүүлсэн. Сэтгцэн эмч түүнийг үзээд эрүүл байна, эрүүл болсон байна гэж хэлсэн байгаа. Тэгээ энэ бол үнэхээр эзний нэгүсэл, эзний таалал байсан юм аа. Үнэхээр аимшигтай зүйлийн дундуур гарсан ч Бурхан түүнийг хамгаалж та бүгдийн залбирлаар Бурхан түүнийг хучиж эцэст нь эрүүл байна. Одоо бол эм уух шаардлагагүй, хэвтэх шаардлагагүй болсон байна гэдэг ийм одоо үгийг сонссон нь Бурханы алдар байсан юм аа. Тэгээд энэхээр ярихад ингээд амархан тийм ээ бүх зүйл болж өнгөрсөн боловч энэ зүйл надад маш олон зүйлийг заасан, маш их үнэтэйгээр олон зүйлийг сурч ойлгосон ухаарлын юм цаг хугацаа байлаа. Тэгээд хамгийн түрүүнд хамт олонны залбирал гэж ямар чухал юм бэ гэдгийг ойлгосон байгаа. Ягаад гэвэл би тэнд очиод унтах гэдэг одоо мэдрэмж байна. Бүр нь арилсан. Орой болсон ч нойр хөрөхгүй, нүд анилдахгүй, ерөөсөө ингээл дотор маань ингээл ямар нэг юм гоцгор ингээл асаалттай байнгын байсан. Тэгээд хоол идэж гисэн хоол нэг их одоо сонирхолгүй. Тэглээгээд би ерөөсөө ядраагүй, нойр хүрээгүй ийм байсан. Тэгээ би яагаад ийм байгаа юм болоо? Жирийн үед бол ядраал ингээд сүлдэх хэвээр. Ерөөсөө сүлдэх ядрах мэдрэмж байгаа ямар нэг юм намайг ингээд татцсан юм шиг ийм одоо байсан байгаа. Тэгээд би энийг ойлгосноо. Энэ бол залбирлын хүч юм байна.
Манай цуглааны ахлагчид, чиглүүлэгчид нар тий надад хайртай сонссон хүмүүс маань гинжин залбирлыг итгэмжтэй хийж байгаа. Бас миний найз Шин 8 чуулганыхан бас давхар гинжин залбирал эхлүүлж байгаа. Монголын Сүнслэг Өсөлтийн академийн тойрон залбирал хийж байна. Хүч чадлын залбирал хийдэг пасторууд маань хийж байна. Таньдаг мэддэг пасторууд бүгд түүний төлөө зуучлан гуйж ирсэн. Тэр залбирал бол яг л эзний өргөн мутар нөмөр мэт тэр үйл явдлыг ингэж хавхаг мэт хучсан байна. Тийм учраас ийм байгаа юм байна гэдгээ би ойлгож эзэнд үнэхээр талархсан. Бас үнэхээр найз пастор маань хамтдаа яваад тий үнэхээр намайг жанжин шугамаа алдахгүй байхад тусалсан байгаа. Сэтгэл санаа хямарч өөрөө давхар өвдөж эсвэл бузар мөнгөний сүнсийн нөлөөнд автахгүй байхад найзын минь зоримог байдал, итгэлтэй байдал те юмыг хөнгөн хүлээж авч байгаа, амархан болноо, болчихноо, хийчихье, тэгье гэж ингэж хэлж байгаа энэ үг болгон намайг зоригжуулж урам өгчээлээ. Энэ бол үнэхээр бас сайн найз, итгэлийн сайн хамтрагч ямар чухал байт юм бэ гэдгийг дахин нэг удаа ойлгуулсан цаг байлаа. Бас хамгийн гол ойлгосон зүйл маань хүн бузар мөгийн сүнсэнд эзэмдүүлж болноо. Хүн сул дорой алдаатай гимтэй байдаг. Тэрийгээр дамжуулан муу сүнс хүчтэйгээр дайрна эзэмдэх үе байна. Ийм үед бол залбирлаар, пасторуудын залбирлаар тэр оршихуу арилахад тэр хүн эргээд хэвийн эрүүл болдог. За бас сэтгэл санааны өвчин, сэтгэл мэдрэлийн өвчин тусч болно. Энийг болвол залбирал дунд эмийн эмчилгээтэй заавал давхар явах ёстой гэдгийг ойлгосон. Бас энэ хоёр хавсарч болно. Сэтгэл санаа өвдөд ирэхээр хүн угаасаа хүчгүй болдог. Тэгэнгүүт элдв энэ тентх байсан бузар сүнс бүгд ирж нөлөөлөд хоёулаа хавсарсан маягаар явдаг. Ийм тохиолдолд ч тийм ээ залбирах тусам улам бүр гаардаг. Ягаад гэвэл залбирлыг тэр хүн сонсоод байгаа учраас улам бүр төсөөлийн ертөнц нь илүү бодит болж босч ирээд тийм ээ тэр хүн илүү өвддөг юм байна. Тэгэхээр ийм тохиолдолд ч гэсэн залбирлыг тийм ээ зуучлан залбирал дээр төвлөрүүлээд ил залбирахгүйгээр харин эмийн эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээнд дээр нь төвлөрвөл тэр хүн эдгрээд залбирлын хүч чадлаар өндийдг юм байна гэдгийг маш гашуун боловч те баттаа сурж ойлгосон ийм цаг байлаа. Тэгээ бурхан яагаад заавал энэ бүгдийн дундуур намайг гаргахыг хүссэн юм болоо. Тэгээ бид хоёр хоорондоо ярьлаа. Чи өдөр энэ ажил их болохоор л тэгж байгаа юм байна. Тийм учраас энийг сураад ав, ойлгоод ав гэд хичнээн тийм ээ аимшигтай байсан ч энэ бүгдийн дундуур гаргаж байгаа юм байна гэж бид хоёр бас ингэж талархалтайгаар явж илаа. Тэгээ үнэхээр эзэн олон зүйлийг ойлгуулсан, ухааруулсан цаг хугацаа байлаа. Тэгээд бүхэл юмыг л сатан чи зайл, муу сүнс чи зайл гэж залбирал болчих юм шиг гинэн бодож исэн бодол санаа маань нурж тийм ээ энэ гинэн мунхаг байдалтай бурханд гимшиж бас тийм ээ эрүүл оюун ухаантай байна гэдэг нь ямар том ивэл юм бэ гэдгийг ойлгож өвчин дундаа хамгийн хэцүү өвчин бол оюун санааны өвчин юм байна гэдгийг ясандаа тултал мэдэрсэн ийм цаг хугацаа байсан. Оюун санаа өвдсөн хүн гэдэг бол ердөө амьд үхтэл. Тэр хүн бол тэр чигтээ ам хамар бүх юм ингээд өмхирдэг. Тэр хүн өөрөө тэрийгэж мэддэггүй. Тэгээд тэр хүн дандаа тийм ээ тэр хүний бидэрт ил ухамсар 20% байгаа. Энэ ухамсар маань өвдчихөж байгаа. Тийм учраас далд байгаа ухамсар босч ирээ. Далд ухамсарт байсан харуулсал, халаглал, өнгөрсөн амьдралын шарах болгоно нь бодит юм шиг болоод тэрийгэ шийдэхийн тулд тийм ээ тэр хий юмтай ярьж мэдээж дээр нь яах вэ? Тэрийг далимдуулсан, удам дамжсан нүгэл, гим нүгэл, бузар мөгийн сүнсний оршихуй тоглож байгаа. Энэ бүгдийн холбогон дунд тэр хувь хүн үнэхээр хамгийн их зовдөг, хамгийн өрөвдөлттэй байдалд ордог юм байна гэдгийг ойлгосон цаг хугацаа байсан. Тэгээд хажууд нь ил залбирах боломжгүй байлаа. Хүч чадлын залбирал хийдэг пасторууд бүр хаа байсан чонжуугаас өөрсдөө билет аваад ирсэн байгаа залбирч өгье гэд. Тэр бол бас бурхны хайр байсан. Тэр хүмүүс ирээд залбираад намдж ирсэн дүүрэн дахиад хөдөлсөн өвчин нь. Тэгээд энэ бол ерөөсөө өвчин нь дийлэнх байна. 70% өвчин байна. Мэдээж 20-30% нь бузар мөгийн сүнсний тоглоом байгаа. Дийлэнх нь өвчний асуудал байгаа учраас энэ хүнийг эмэн дээр илүү төвлөрөх хэрэгтэй байна гэдэг эцсийн цэгийг хатгаж өгöd явсан байгаа. Энэ нь бит хоёрт бас яг шуудархад илүү тус болж исэн. Тэгээд та нарын зуучлан залбирд илүү түшиглэн тэр өглөө болгоно хамтдаа мөргөл өргөнгөө бусад цагт нь дандаа дотроо залбираа дандаа эгэл амьдралын энгийн зүйлсийг ярьж амьдрал ямар сайхан болох талаар ярьж тийм ээ дүүтэйгээ энэ талаар ярьжсэний үр дүнд оюун ухаан нь хурдан эрүүл оюун ухаан нь орч ирсэн байгаа. Тэгээ үнэхээр яах вүлээ? Тэгээ юу болох болоо? Би бол ээж авдаач хэлээгүй, дүүнэртээ хэлээгүй, юу гэж хэлэх надад үг байгаагүй. Хадам ээжтэйч хэлээгүй, зөвхөн нөхөр маань л мэдж байгаа. Тэгээд та нар маань л мэдчихсэн. Гэтэ мэдээж бүгд дараа мэдсэн ч
тийм ээ, бурхан бол хамгаалалт тавьсан байсан, ажилсан байсан. Тэгээд эцэст нь өчигдөр ирүүл гэдэг тийм ээ, тэр эмнэлгийн хаалга хаагдсан гэж итгэлээрээ найз минь тунхаглаад би амен гэж дагжилаа. Үнэхээр тэр хаалга хаагдсан байсан. Түүнийг хэвтүүлнэ гэж одоо гэрийнхэн шийдсэн байсан ч эмч хэвтүүлэх шаардлагагүй байна. Ирүүл гэлсэн байна гэж хэлсэн байгаа. Тэгээ энэ бол үнэхээр бурхны гайхалтай оршихгүй хамт байгааг нь илрэл байлаа. Тэгээ одоо дүү маань ирүүл инх байгаа. Тэгээ хөлн нэгтлийнхэн хөл ингээ хавгнаад эхэлсэн 3-4 хоногийн өмнөөс тэгээ би эмийн хор юм болоо гэж ботсон боловч эмч үзээд энэ бол эмийн хор биш ээ. Өөрөө те орилж хашгирч янз бүр болж явахдаа ямар нэгэн зөөлөд юм уу судас хөрмөс гэмтсэн байхаа. Тэгээд ингэж илэрч байгаа байхаа. Тэгэхээр эмчэд үзүүлээрэй гэж хэлсэн байгаа. Тэгээд нэгд өдрөөс хөлнийхаа зургийг аваад үзүүлэх байх. Тэгээд тэр болохоор яг 3-4 хоногийн өмнөөс л одоо өвдсөн байхгүй. Хөл нь хавдаж эхэлсэн. Тэгээд хоёулаа биш нэгдэл нь болохоор бас тийм ч болов гэж бодож байгаа. Та нар маань үргэлжлүүлэн залбирч өгөөрэй. Тэгээ манай дүү болвол одоо манай нөхрийн мэн одоо гэр бүл гэсэн үг шүү дээ. Тийм ээ, тэдний одоо манай удмын тийм ээ, бидний л одоо удам судар гэсэн үг. Зузаан өтгөн одоо тэр үл итгэлийн шүтээнд найддаг айдсын тэр одоо үүлийг хөшгийг урна ярна тийм ээ. Үнэхээр Есүс загалмаа тэр өөрийгөө уран байж Бурхны ариунаас ариун газрын хөшгийг урсан шиг тий онгойлгосон шиг тэр уран байж энэ авралын үүдийг удам судартай авчирж байгаа ийм одоо өрөвдөлтэйч бас баатарлаг нэгэн байгаа. Тэгэхээр та нар түүний төлөө залбиралдаа нэг өгүүлэрч болтгоо дурдж байгаараа инх цэцэг гэд дүүмэнд байгаа. Хөл нь бас хурдан идэврээсэ. Түүний дотор шийдвэр тодорхой байгаа. Есүс Христийг тэр сонгосон. Сонголтын дээрээ байгаад тийм ээ, оюун ухаанаа дахиж алдахгүй байгаад эзний үгэн дээр төвлөрн дотоод хүн нь илүү хүчтэй байгаасаа гэж залбирч өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд үнэхээр талархлын баяр энэ өдөр тийм ээ, энэ одоо хэцүү зүйлийг талархлаар дуусгаж чадсандаа эзэндээ би талархаж байна. Бас та нартай баярлалаа гэж хэлмээр байна. Та нар маань байсан тулдаа би давсан байгаа. Ард маань та нар залбирч байгаа. Бүгд асууж илаа, бүгд санаа тавьж илаа. Ялангуяа сүнслэг академийн 20 дугаар ангийн ангид очиж сурсан манай тэг гэрлээ, гант уяа, мөнхөө гурав маань голдож одоо гардаж үйлчилсэн байгаа. Ягаад гэвэл яг начир дээрээ манай цуглаан миний дүү учраас манай цуглааных нь л тэнд одоо гар би зогсохгүй болвол те болохооргүй тийм нөхцөл байдалтай байсан юм шиг байгаа юм. Тэгээд энэ гурав маань яг л гардаж яг л одоо нүүр тулж арцад цэвэрлэж угааж те одоо ингэж одоо байдууг маань харж хандсны үр дүнд бас бүрэн бүтэн хүлээж авсан байгаа. Тэгээ гараа зугтдаг, гин хуцаа тайлдаг гэн янз бүрийн байдал үзүүлдэг. Харин тэр болгоноос маань үнэхээр бас хамгаалсны эзэндээ талархаад баршгүй юм аа. Хүнд үед хамтдаа байж өгсөн та нартай бас дахин баярлалаа. Бурхандаа алдрыг өргөж байна. Бүгд хамтдаа алах тушаа. Амен. Тэгээд үнэхээр талархлын баярын номлол бэлтэндээ би гэд бодсон, залбирсан, үндсэн 3 зүйлийг эзэн надад сануулсан байгаа. Хамгийн нэгдүгээр чухал зүйл бол нэгдмэл байдал. Амен. Өнөөдрийн Филиппоин номны 4-р бүлгийн 2-3 дугаар ишлэлдэр Паул Филиппоин чуулганд байгаа 2 эмэгтэйн тухай ярьсан байгаа. Энэ бол Юдия буюу Сунтуке. Энэ 2 хүн хоёулаа Филиппоин чуулганд нөлөө бүхий үйлчлэгчд, удирдагчд, цуглааны багам мэт ийм одоо чухал хүмүүс байсан. Гэтэ энэ 2 маань ямар нэгэн зүйл дээр санаа зөрөөд хоорондоо таарамжгүй байсан юм шиг байгаа юм. Үл ойлголцол үсээд. Тэр учраас Паул тэднээс шоронгоос гуйж байгаа. Эзэн дотор санаа нэгтэй байгаараа. Тийм ээ. Тэгээд Паул тэднийг тийм ээ үнэнч нөхөр гэж нэрлэгдэх 3 дахь хүнд захиж байгаа. Үнэнч нөхөр гэж нэрлэж байгаа энэ хүн бол энэ 2 эмэгтэй биш, өөр нэгэн хүн 3 дахь хүн. Тухайн чуулганы удирдагч юм уу, магадгүй эсийн бүлийн удирдагч юм уу, тэр нэгэн хүн. Тэр хүн тандаж энэ 2 эмэгтэй бол миний хамтран зүтгэгчд юм аа. Бас энэ 2-ын нэр амийн номд байгаа. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн байсан ч Паул тэднийг өөрийнхөө хамтрагч гэж үтсэн. Тухайн уян соёлыг сүрсэн байгаа. Тэгээд зогсохгүй амийн номд бичигдсэн буюу бүрэн дүр нь аврагдсан эмэгтэйчүүд. Аврагдсан хүмүүсийн хооронд ч ийм асуудал үүсч болдог гэдгийг Паул давхар хэлж байгаа. Тийм учраас яг клейм шиг хүмүүс учраас чи тэдэнд туслаараа. Эвтэй байхад нь туслаараа гэж Паул үнэнч нөхөртэй хандаж энэхүү загтлаараа хүсэн гуйсан байгаа. Тэгээ энэ агуулган бидэрт юуг сануулж байгаа юм бэ? Эртээр үдэж төдийгүй одоо цагт чуулган, за дангаас чуулган биш, гэр бүл, хамт олон, найз нөхөд, ах дүүсийн дунд хамгийн чухал зүйл юу вэ? Нэг санаатай нэгдмэл байдал юм. Амен. Бидний санаа хуваагдаж эхлвэл тэнд сатааны тоглолт явагддаг. Цуглаанд мэдээж олон хүн байгаа. Олон хүн байгаа, олон бодлууд байгаа.
Тийм ээ? Монголд ямар зөв рүү гэдэг вэ? Өөрийн бодол өөртөө зөв. Хүн болгоны бодол өөрт нь зөв байгаа. Зөв гэж бодсон учраас тэр бодлоо хүмүүс бүгд хэлдэг. Цуглаанд байгаа олон хүн бүгд бодлоо хэлээд бүгд ам амдаа дуграад байвал хизээч нэгдмэл байж чадахгүй. Тийм учраас бид нар гэр бүлдээч хамт олондооч сүм цуглаандаач нэгдмэл байхад хамгийн түрүүнд бидний хийж сурах ёстой сүсэглэл буюу сүнслэг дасгалжуулалт юу вэ гэвэл бодлоо удирдах сурах. Амен. Бодлыг удирдах болдог. Бид нар бодлыг зүгээр бодогдоод байхаар боддог биш байхгүй юу? Надад ирж байгаа бодол бол санал төдий. Тэр санал дээр анхаарал хандуулан тэжээвэл тэр нь жинхэнэ бодол болно надад сууршиж. Тийм бодлуудыг тээгээд байвал миний амьдрал, миний дотоодын ертөнц, миний нүүр царай, миний үг яриа тэр бодлын дагуу болж хувирдаг. Харин надад бодлын санал ирэхэд би анхаарах уугүй юу гэдгээ ялгаж чаддаг байх нь бодлоо удирдах дасгалжуулалтын хамгийн чухал алхам байгаа. Саяны өдрүүдэд надад янз бүрийн бодууд ирчихлээ. Инх гэдээс юм аа. Ястаа бүтэхгүй шүү. Яахаараа чиний амьдрал ийм байдаг байна. Чи л дандаа ингэж ингэхий. Чи юу н ямар азгүй юм бэ? Ингэж яагаад янз бүр болвол яана. Идэх юм уу? Бараг идэхгүй юм биш үү? Галзууслаатай хүн хүлээд авч явах юм биш байгаа. Ийм бодлоод ирэх болгонд хажууд байгаа нөхрийн мань үг намайг урамшуулчлаа. Бодлоо удирдахад тусалж исэн. Эзэн ажиллана, эзэн хамт байгаа, эзэн хийн болно, хоёулаа найдаа, итгэе, залбирая, бид хоёрт өөр зам байгаа болно. Тэгээ би тэр үгийг бодол болгоно авч ирсэн. Тийм ээ. Амен. Тэгнэ. Болно. Болно те? Болно. Амен. Болох болно. Харин төрөг готрох бодлуудыг сарниулж анхаарал хандуулаагүй. Зүгээр орхисон. Зүгээр орхихоор аяндаа сарничдаг. Харин эерэг өөдрөг бодлуудыг тээгээд анхаарал хандуулвал бодит байдал эерэг өөдрөг болно хувирдаг. Амен. Тийм учраас бид нар бодлоо удирдах, бодол дээрээ төвлөрөх нь чухал юм. Жишээлх юм бол сөрөг бодлуудын онцлог нь ямар байдаг вэ гэхээр дандаа хэтрүүлэгтэй буюу үргэлжилсэн шинжтэй. Жишээлх юм бол би хизээж чадахгүй. Энэ бас сөрөг бодол. За бас бүх зүйл улам бүр муудаж байна. За өшөөс ямар бодол ээж болох вэ тийм ээ? Ингээд байвал угаасаа бүтлгүйтэн. Иймэрхүү хизээч, улам бүр, угаасаа иймэрхүү үгэд орсон байвал энэ ямар сөрөг гутранг бодлууд. Ийм бодлуудыг тэгээл үнэн штэ гэ тэгээд байвал бид нар хизээч энэ уур амьсгалын атмосфераас гарч чадахгүй. Хизээч бид нар нэгдмэл санаатай байж чадахгүй гэсэн үг. Нэгдмэл нэг санаатай байхын тулд бид нар яг сөрөг бодлыг эерэг болгоно өөрчлөх ёстой. Библи юу гэж хэлсэн бэ? Мууг муугаар биш, мууг сайнаар ялгараа. Тийм учраас сөрөг бодлыг эерэг болгохын тулд жишээлх юм бол би хизээч чадахгүй гэдэг бодол орж ирвэл хариуд нь юу гэж бодох вэ? Би сурчхнаа. Сурчхий байц. Сураад чадахгүй дээрээ тусламж авъя. Гэвэл эн чинь эерэг бодол болж ирнэ, тийм ээ? За бас өшөө ямар бодлоо яж болох вэ? Жишээлх юм бол бүгд өнгөрлөө. Бүгд нурж унсан угаасаа өнгөрөө гэвэл юу гэж бид нар бодох вэ? Гарц байж л таараа. Заавал гарц байгаа. Ямар нэгэн гарц энэ үйл явдалд байгаа. Тэр гарцыг л олъё гэж бодно. За бас жишээлх юм бол тийм ээ? Ямар бодол байх вэ? Тийм ээ? Угаасаа бүтлгүүтэн. Ирээдүйд цаашдаа ингэж явбал ирээдүйд угаасаа энэ яах л бол бүтлгүүтэндээ гэдэг бодлууд үр хөвгтийн тухайд юм орж ирэх юм бол юу гэж хэлэх вэ? Бурхны хүүхэд. Бурхан мэднэ. Бурханд нь даатгана. Ийм бодлууд яг нь бидний бодол тийм ээ бодлыг эерэг болгоно өөрчилдөг юм аа. Тийм учраас Паул өнөөдрийн 4:8 дээр энэ хоёр эмэгтэйд юу гэж бодох ёстойг нь зааж өгсөн байгаа. Нэг санаатай байхын тулд ингэж бод. Тэгвэл нэг санаатай нэгдмэл байна. Бүгд хамтдаа 4:8-ыг уншъя да. 4:8-ыг гаргаад өгөөрэй. За, уншъя. Эцэст нь ах トゥ нараа. Юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай. Мөн альва сайн үйл байвал магтууштай ямар нэг юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Амен. Бидний тунгаан бодох ёстой зүйл болвол үнэн юм аа. Үнэн гэдэг бол Библийн үг юм. Бид нар бодит байдлыг үнэн гэж боддог.
бодит байдал үний юм шиг байдаг. Өнөөдөр өвдсөн байгаа, өнөөдөр асуудалтай байгаа нь үнэн. Үннийг бодож гинэ гэд бодит байдлыг хүлээж аваад байвал болохгүй. Харин үнэн нь Библи. Бодит байдал нь хувирамтгай. Цаг хугацаагаар хувирдаг. Өнөөдөр юм байгаад маргааш өөрчлөгдөнө. Тийм учраас бидний бодох юм бол хувирамтгай бодит байдал биш, хувиршгүй мөнхийн үнэн болох Бурхны үг. Библийг боддог байх хэрэгтэй. Амен. Амен уу. Бид ийм юу нь үнэн, юу хүндэтгмээр, юу нь тийм ээ зөв, бас юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай, магтууштай альва сайн юмыг бид нар бодвол бид бүгдээрээ нэгдмэл байдаг. Нэгэн санаатай байдаг. Амен уу. Бид нар өнөөдөр талархлын баяраар эзний ариун зоог барих гэж байна. Манай хамт цуглааны ариун зоогийг энэ жил их бага барьсан байна. Би бас гимшчихлээ. Олуулаа болохоор төгшөөгөөд төгтөө санагдаад энэ бол үнэхээр бас бардам зангийн илрэл юм байна гэж гимссэн. Эзний зоогийг бид яагаад барьдгийг? Эзний зоогийг барих Есүсийн бидэнд өгсөн заавар бол миний үхлийг дурсан сан гэж байгаа. Бид Есүсийн үхлийг дурсан санд яах гэж байгаа юм? Яагаад гэвэл бид нар энэ үхлээр нэг юм аа. Нэг биеийг хувааж идж байгаа. Нэг цусыг хувааж хүртсэн. Тэр бие ба тэр цусаар бид нэг болсон, нэг бадгаал, нэг хамт олон, нэг сүнслэг бит юмаа гэдгээ битгий мартаараа. Энийг үргэлж санаж гүүгээрээ нэгдмэл байгаараа гэсэндээ Есүс биднэрт энэ зоогийг өгсөн гэдэгт итгэж байна. Амен уу. Тийм учраас бид нар эзний зоогоор илүү нэгдмэл байдаг. Өнөөдөр магадгүй та бодол санаандаа зөрчилтэй байж болно. Хин нэгнтэй хил амаараа үл ойлголцсон байж болно. Бид нар итгэлийн ах дүүс төдийгүй гэр бүл доторч ялгаагүй. Эхтэр нөхрийн хооронд, найз нөхдийн ах дүүсийн, аав ээж үр хүүхдүүдийн хоорондох ийм үл ойлголцол буюу бодлын зөрүүтэй байдлууд нь сатааны шурглах, гарцуулдаг, нүх сүв болдог, үе таалах болдог. Бид нар ярилцаад, санаагаа нэгтгээд, бодлоо нэгтгээд юу нь үнэн хөндлөмөр магтууштай ариун зөв зүйл дээр нэг бодъё гэд нэгдэж чадвал бид нар нэгдэлтэй байвал бид нар үнэхээр тийм ээ бат өх байх учраас диабол бузар мөгийн сүнс холын хол бидраас зайлах болно. Амен уу. Амен. Тийм учраас бид нар удахгүй эзний зоог барихад бид нар бодол санаагаа илүү нэгдмэл байлгахын төлөө залбираасаа гэж хүсэж байна. Хүн болгоно амтаа. Хүн болгоно толгойтой. Энэ юу гэсэн үг? Хүн болгоно боддог, хүн болгоно ярьж чаддаг гэсэн үг. Хүн болгон бодсноо яриад байвал ийм нэгдэл бий болохгүй. Харин бид нар ам айл болох татаад бодлоо удирдах, ялгаж, бодох ёстой бодлыг бодож, бодох ёсгүйг нь сарниулж, орхиж, ингэж өөрийгөө авч чадвал бидний сүсэглэл үр дүнтэй байж Бурхны нэгүсэл хайр бидний дээр улам бүр дүүрэх болно гэдэгт итгэж байна. Амен. Хоёрдугаарт нь Бурхны мэдээж сануулсан гол зүйл бол талархал юм аа. Өнөөдрийн 4-р бүлгийн 4-р ишлэлдэр ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтдаа 4-ийг уншъя да. Эзэн дотор үргэлж баярл. Би дахин хэлнэ баярлах тун. Энд байгаа баярл гэдэг үг бол талархах гэдэг утгатай адилхан. Баярлах, талархах хоёр бол нэг зүйл. Талархж байгаа хүний дотор баяр хөөр байдаг. Баяр хөөртэй хүний амнаас талархлын үг, баярлалаа гэдэг үг гардаг байгаа. Амен уу. Тийм учраас Христтгэлийн түүхэнд христчин хүн тийм ээ жил бүрийн 11 сарын 3 дахь эсний өдрийг талархлын баярын өдөр болгон онцгойлно, баяр болгон тэмдэглэдэг. Яагаад баяр болгож байгаа юм бэ? Баяраар амьдралын соёл үүсдэг байгаа. Бидний амьдрал талархлын соёлтой байгаасаа гэсэндээ Бурхан бидэнд талархлын баяр гэдэг энэ зүйлийг зөвшөөрсөн байна. Бид нар энэ өдөр 2025 оны туршид Бурхан хамт байсан талархаж, амьдрал тохиолдсон бүхэнд Бурхан өөрөө удирдсанд итгэж, чин зүрхний өргөлүүдийг өргөдөг. Бас бид нар тийм ээ бусдад хуваалцахыг хүссэндээ хоол хүнс, идэж уух, эгэлж ирэн амьдралын төлөө Бурхан талархдаг. Ялангуяа энэ талархлын баяраар би таныг хамгийн их тийм ээ эрүүл оюун ухааны төлөө талархаасаа гэж хүсэж байна. Сэтгэл зүйн эрүүл байдлын төлөө талархаасаа. Тийм ээ бид өвдөж олноо. Гэтэ бидний үнэхээр хүсэхгүй байх ёстой өвчин бол сэтгэл зүйн оюун санааны өвчин юм аа. Бусад бүх өвчнийг бид нар аргалж чадна. Энэ бол үнэхээр хэцүү. Тийм учраас бид нар эрүүл оюун ухаантай байгаадаа, сэтгэл зүй маань эрүүл байгаадаа үргэлж Бурхандаа талархах учиртай юм аа. За тэгвэл талархлын амьдрал нь бидний
бие махбод физиологт сайнаар нөлөөлдөг. Бурхан тэгж бүтээсэн байгаа. Бид нар талархахад бидний тархинд допамин гэдэг гормон ялгардаг. Энэ допамин бол урам зоригийн даавар. Чамайг урам зоригтой, хүчтэй болгоно. Бас бидний тархинд талархлаар серотонин ялгардаг. Энэ серотонин бол аз жаргалын даавар, аз жаргалын мэдрэмж өгнө. Мөн окситоцин гэж ялгарч байгаа. Окситоцин нь юу вэ? Тийм ээ? Итгэл найдвар буюу итгэл төрүүлэх ийм даавар. Итгэлтэй болно гэсэн үг, тийм ээ. Энэ дааврууд нь талархлын үр дүнд бий болдог. Бас талархаад эхлэхээр уур бухимдал арилж стресс багасдаг. Талархал бол яг уур бухимдал стрессийг ерөндөг. Хэрвээ та уурчин хүрээл бухимдаал, гундаал те хин нэгний талаар гомдол ингээд сэдрээл эхэлвэл баярлалаа Есүс. Тандаа талархъя. Тэгсэн ш тандаа баярлж байна. Талархж байна гэж хэлвэл хэлээд үз. Тэгэх юм бол тэр стресс, тэр бухимдал баг-багаар арилна. Баг-багаар арилаад хэлэх тусам арилаад. Тэгээ нэг мэтгэхэд та Магдалины дуу дуулаад нөхцөл байдлыг юу ч болоогүй юм шиг даван туулах хүчтэй болж идэг. Энэ бол талархлын хүч чадал байгаа. Амьдрал дээр талархлын тэмдэглэл хөтэлдэг хүмүүс. Хоёр тэмдэглэл хөтэлдэг хүмүүсийн дунд ингээд судалгаа хийсэн чинь ийм хүмүүсийн хувьд тийм ээ одоо өөрийгөө аз жаргалтай гэж мэдрэх мэдрэмж нь бусад хүнээс 51%-аар илүү байсан. Энэ бол маш өндөр хувь тийм ээ. Тэмдэглэл дандаа талархлын тэмдэглэл хөтэлж байгаа. За бас дандаа талархдаг хүний нойрны чанар сайжирдаг. Нам сайхан амар тийм ээ одоо өнөхөр сөхөр зохиолсон шиг нам унтаж амарч чадна гэсэн үг. Бас үргэлж талархдаг хүн нь сэтгэл гутралаас 30%-аар хамгаалагддаг. Өнөөдөр орчин цагийн хамгийн эцсийн өвчин бол бас сэтгэл гутрал байгаа шүү дээ. Хүнд янз бүрийн хэлбэрээр бид нар энд өртөх магадлалтай. Би өвдөхгүй гэж бодох ямар ч боломжгүй. Бидний хүмүүс өртцэн л явж байгаа. Мэдэхгүй л байж магадгүй тийм ээ. Тэгвэл энийг яаж давах нь вэ? Талархлаар. Бид нар талархлын амьдралаар амьдрал сэтгэл гутралаас 30%-аар одоо эдгэрч сайжирдаг байх нэ. Бас талархал нь бидний залбирлын заашгүй байх ёстой орц. Залбирлаас талархлын орцыг аваа ичих юм бол энэ бол давсгүй холтой адилхан амтгүй залбирал болно. Тийм учраас залбиралд маань заавал талархал орох ёстой. 17 дугаар зууны үеийн Англиас гаралтай алдартай теологч пастор Матью Хенри гэж хүн байсан байгаа. Энэ хүн бол Библийн одоо concordance буюу Библийн тайлбар толийг зохиосон хүн. Зузаан юм concordance зохиосон хүн гэдэг чинь ямар мундаг сэтгэгч байсан бэ гэдэг нь харагдаж байгаа. Түүний бичсэн concordance-ууд номуудыг унших юм бол үнэхээр Библийг те зөв бас зөөлөн бөгөөд гүн тайлбарлсан байдаг. Орчин цагийн алдартай одоо Чарльз Сполжи мэтийн алдартай одоо пасторууд нь энэ хүний concordance буюу тайлбар толийг уншиж өөрийн теологийн хүрээ итгэлийн одоо байр суурийг олж авсан байдаг. Энэ алдартай хүн өөрийнхөө цаг үед амьдарч байхдаа тухайн цагта ямар үлгэр дуурай үзүүлсэн бэ гэвэл талархлын амьдралын үлгэр дуурай. Талархлын хүн дандаа даруй байдаг. Талархлын даруй амьдралын үлгэр дуурай үзүүлсэн байна. Түүний номон дээр нэг удаа дээрэмдүүлсэн талаараа 4 талархал бичсэн жишээ байдаг. Нэг удаа тэр хүн дээрэмчэнд юм алдаж дээрэмдүүлсэн тухайн цаг үед маш элбэг байсан үзэгдэл. Тэгээд тэр хүн ингэж ütсэн байгаа. Нэгдүгээрт нь амьдралд маань анх удаага дээрэм тохиолдсонд баярлалаа. Хоёрдугаарт нь дээрэмчид амийг минь биш бусдыг нь авсанд баярлалаа. Гуравдугаарт нь дээрэмчид бас заримыг нь бас үлдээсэнд баярлалаа. Дөрөвдүгээрт нь би хэн нэгнийг дээрэмдэх биш бусад хүн намайг дээрэмдэж агаад баярлалаа. Ингэж одоо дээрэмдүүлснийхаа төлөө 4 талархлыг бичиж үлдээсэн нь 100-100-ыг дамжин өнөө цагийн бидэнд хүртэл талархлын одоо залбирлын гайхалтай жишээ болон үлдсэн байгаамаа. Библийн бааtruуд ч гэсэн агуу талархлын хүмүүс байсан. Жишээлх юм бол Даниэл үнэхээр супер гайхалтай хүн байгаа. Тэрээр өдөр болгон 3 удаа Иерусалимийн зүг цонхоо онгоолгоно талархлын залбирал мөрөглөлийг хийдэг байсан. Талархмааргүй орчин тэр талархдаг байсан. Би Давидыг мэднэ. Давидын амьдралын 30 гаруй жилийн дандаа зүгтсэн, нуугдсан, хад агуугаар оргонсон хүнд хэцүү. Үхлийн аюултай он жил байсан ш түүний бичсэн дуулал маш их талархлын агуулгатай байдаг. Бид нар Паулыг мэднэ. Паул Филиппогийн ном шоронгоос бичсэн. Тэр шорон дотроос шоронгийн гадна байгаа хүмүүс тандахдаа юу гэсэн байна? Эзний дотор үргэлж баярл. Дахин хэлий баярлагт тун.
талархалтай амьдраа гэж Паул ятгах байгаа. Амен уу. Тийм учраас бидний дотор баяр хөөрийн тослогоо, талархлын үгс бидний аманд уруулд байхыг эзэн таалдаг. Эзний хамгийн таалдаг тахил болвол баясгаланд уруулаас гарах талархлын магтаал байдаг. Энд эзэнд хамгийн их дуртай байдаг. Амен уу. Тийм учраас бид өөрсдийн нүүр царай, зүрх сэтгэл, оюун бодолтой хариуцлагатай байх хэрэгтэй юм аа. Бид нар Есүс тэгдэг. Бид нар бол гайхалтай хувь тавилантай хүмүүс. Энэ өтгөн гүн, тийм ээ, шүтээний, бөөгийн, буддаагийн энэ одоо нүглийн ийм том хавхган дор, үнэхээр хөмөрсөн тогооны хуучин хүүгийн цаг үеэс дутхааргүй хавхган дор байгаа Монгол зүрх сэтгэл оюухан сүнсэн дундаас бид агуу бурхнаар дуудагдаж гэрэл рүү гарна. Гэрлийн замыг үндэстэндээ гаргаж өгч байгаа. Юр бусын хувь тавилангийн эцэд юм. Амен уу. Ийм хувь тавилан биднийг гундааж гутрахыг зөвшөөрөхгүй байх ёстой. Амен уу. Бид үнэхээр зүрхний гүнээс бурхандаа талархлын булгийг оргилуулна. Нүүр царайн дээр үнэгээ ил гаргана. Үргэлж ийм талархал дотор амьдардаг хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Амен. Бидний эзэн Есүс ч гэсэн талархлын хүн байсан. Тэрээр 275 загсны төлөө бурхандаа талархна, залбираад 5,000 хүнийг хооллон 12 сагсыг үлдээжсэн байгаа. Тэр бас өгсөн Лазарыг амьдруулахдаа талархлын залбирал гэж үхлийн дундаас түүнийг дуудана гаргаж ирсэн байгаа. Талархал нь ямар хүчтэй болохыг Есүс энэ хоёр жишээгээр бидэнд харуулсан юм аа. Амен уу. Тийм учраас талархлын баярын энэ өдөр төдийгүй бид жилийн 365 хоног өдөр болгоно санаа зовнилын оронд талархлыг өргөдөг хүмүүс байцгаая. Энэ бол дасгалжуулалт. Энэ дасгалаар бий болдог. Аяндаа болдоггүй. Энэнд бид нар ухамсартайгаар өөрийгөө дасгалжуулж ижил ийм болохоос биш аяндаа болдоггүй маа. Санаа зовнил бол аяндаа бий болно. Дасгалжуулах хэрэггүй. Аяндаа бий болно. Талархлын амьдрал харин юу? Дасгалжуулалт хэрэгтэй. Амен уу. Хажуулын үнд хэлдэ талархалд өөрийгөө дасгалжуулъя. Амен. Амен. Хамгийн сүүлийн эзний сануулсан 3 дахь зүйл бол тэмцэл байсан. Өөрөөр хэлбэл эзэн юудаа тэмцдэгэ ойлгох гэж хэлсэн байна. Ямар зүйлтэй тэмцдэгэ чи боддоор хар мэдэр. Та нарын тэмцэл бол мах цусны эсрэг биш ээ. Харин энэ харанхуй ертөнцийн сүнслэг хүчний эсрэг юм аа. Бид нар ихэвчлэн мах цусны тэмцэл хийдэг. Тэр тэглээ, энэ инглээ, тэр өстө тэгж ийн, энэ ингэж ийн. Иймэрхүү бодол санаандаа яваад байвал бидний тэмцэл хязгаарч үр дүнд хүрэхгүй. Харин бидний тэмцэл бол үл үзэгдэх харанхуй бөгөөд сүнслэг ертөнц юм. Энэ ертөнц нь зүгээр нэг сатан чи зайл, Есүсийн нэрээр зайл гэд хүчтэй чанга хашгирлаа гэд явцдаг оршихуй биш юм аа. Гэдгийг ясандаа тулталд ойлгосон цаг хугацаа байлаа. Энийг мэдэж, ойлгож, таньж ямар зүйлтэй тэмцдэг гэдгээ мэдэж амьдрах нь бидний ялалтанд асар тустай юм аа. Тийм учраас бурхан энийг мэдүүлэхийн тулд тийм ээ надад төдийгөө чуулганд маань монголчууд биднэрт энэ өдрүүдийг зөвшөөрсөн болов уу гэж би ойлгож байгаа юм аа. Амен. Өнөөдрийн Библийн 5, 6, 7 дугаар ишлэл энэ тэмцлийг биднэрт аргыг зааж өгч байгаа. Яаж тэмцэх аргыг нь зааж өгч байгаа. Бүгд хамтдаа 5-ыг уншъя. 3 та нарын төвчээр бүх хүнд мэддэг эзэн ойрхон байна. Дараагийн гаргая. Юунд ч бүү санаа зов. Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй бурханд мэдүүл. Бүх оюуханыг давах бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Амен. Өөрөөр хэлбэл бидний тэмцэлд бид нар зүгээр нэг өдрөл сатан чи зайл гэж ялцдаг юм биш байх нэ. Харин бид нар өдөр бүрийн амьдралдаа төвчээртэй байснараа өдөр бүрийн санаа зовнилоосоо залбирал гуйлтаараа талархалтайгаараа ангижирснараа бас бид өдөр бүр бурхны амар тайвнаар өдөрдүүлснараа энэ тулаандаа бид өдөр болгоно ялж яадаг. Өдөр тутмын ийм сүсгэлэл байхгүйгээр бид нар энэ тулаанд ялах боломжгүй юм аа. Амен. Тийм учраас бидний хийх ёстой тэмцлийн арга маань юу вэ? Нэг өдөр гинт гэгэрэх ерөөсөө биш. Харин бид өдөр тутам алхамдаа яах нь вэ? Тийм ээ? Төвчээртэй.
Бүгдээрээ 5-ыг уншъя та. Өнөөдрийн гол түлхүүр ишлэл 5 дугаар ишлэл байгаа. Сэдв бол бурхан ойрхон байна гэдэг сэдв байгаа. 5-ыг чангаар уншъя 3. Та нарын төвчээр бүх хүнд мэддэг эзэн ойрхон байна. Эзэн төвчдөх хүнтэй ойрхон байдаг. Чиний төвчээр бүх хүнд идэхт сатаандаж мэддэх ёстой. Сатаны бузар мөгийн сүнс чиний төвчээрийг хараад яаж чадахгүй юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид нар тэгж тийм ээ нэг санаатай байхад, дүлгөөн байхад, талархалтай байхад төвчээртэй байх ёстой. Энэ төвчээр орно. Төвчээр алдаж уурламар, төвчээр алдаж хэрэлдмээр, төвчээр алдаж гомдолмаар, төвчээр алдаж санаа зовмоор цаг бидэрт асар олон тохиолдно. Тэр болгонд бид нар төвчээртэйгээр тийм ээ сүсгэлээ, сүнслэг дасгалжуулалтаа дуулууртагаар хийснээр эзэн ойрхон байгааг мэдэрнэ гэсэн үг. Энэ бол хамгийн том тулааны арга зам юм аа. Төвчснийг нь ерөөлтөд тооцдог байгаа. Амен. Тэгээ зогсохгүй. Хамгийн элбэг байдаг зүйл бол санаа зовнил. Мэдээж эрүүл санаа зовнил байна. Юунд санаа зовхгүй байна гэсэн үг биш. Санаа зовсон зүйлээ 6 гаргахтаа санаа зовсон зүйлээ яах нь альва зүйлд юу залбирлаараа, гуйлтаараа, талархалтайгаар бурхандаа хүсэлтэд мэдүүлнэ. Яг нэг өргөдөл бишж байгаа юм шиг санаа зовнил болгоно бурханд мэдүүлнэ. Залбирлаараа. Энэ чинь дасгалжуулалт. Энэ залбирал дээр залхуурвал ялагдана гэсэн үг. Энэ залхуурч болохгүй. Энэ залбирлын суудал дээр суугаад санаа зовж байгаа бүх зүйлээ гуйлт болгоод, залбирал болгоод, талархал болгоод, хүсэлт болгоод бурхандаа мэдүүлнэ. Бичгээр мэдүүлж байгаа юм шиг. Бурхан минь ээ. Одоо яах вэ? Үйл явдал ийм байна. Нөхцөл байдал ийм байна. Би ингэж бодож байна. Гэхдээ ийм болоосаа гэж хүсэж байна. Ингэх ямар ч боломж алгаа. Танд өргөе. Танд даатгая. Та шийдэж өгөөрэй. Танд мэдүүлье. Есүсийн нэрээр амен. Ингэж өргөн мэдүүлнэ. За ингэж мэдүүлээд 2 цаг 3 цагийн дараа дахиад санаа зовнил ирлээ. Тэгвэл яах вэ? Дахиад залбирна. Дахиад ингэж байвал чиний санаа зовнилс ангид байх хугацаа чинь хол болно. Энэ бол төвчээртэй хийх ёстой сүсгэлэл юм аа. Төвчээртэй хийх ёстой сүнслэг дасгалжуулалт юм аа. Амен үү? Ингэж хийгээд яах нь оюун ухааныг давах. Оюун ухаан гэдэг бол бодит байдлыг бодитоор хараад дүгнж байгаа бидний чадвар. Эннээс бодит байдал хичнээн аймаар байсан ч энээс өндөр Христийн амар тайван миний оюун ухааныг удирдах эхлвэл би тулаандаа ялж байгаа гэсэн үг. Тэгэл би санаа зовнилаар оюун ухаанаараа дүгнэгдээд нөхцөл байдал давхар ороод тэр эргүүлгэнд орчих юм бол сатааны эргүүлгэнд орчвол би тэнд давч чадахгүй. Давч чадахгүй гэсэн үг. Тэгээ сая бол үнэхээр энэ дасгалжуулалтыг яг одоо цэрэг шиг хийсэн цаг хугацаа байлаа. Яг бодиттой заримдаа бузар мөгийн сүнс зарим орой бүр араас минь ирээд одоо зуурчлаа. Дагснаас ахуулаад бүх арьсан минь ингээд атгаад чангалаад тэгээ барыг анхааралтай байхгүй шууд ингээд татхад бэлэн. Ийм одоо байдал тэгээ чихэнд маань босоо ороолно, бүгчтгэр аливан гэдэг ингээд шивнээд эхлэхээр итгэл маань юу ч хүү болд юм байна. Итгэл нь барыг ингээд алга болоо шууд айдас нөмрөөд бүх бие арзыгаад бүх эдэс ингээд те өвдөд зүрх болол түг цоглоод амьсгалж унтж чадахгүй бараг л те тэр үгийг давтаж хэлэхээ шахаад бараг л яг л сэтгэл мэдрэл өвтгөхөд бэлэн ийм байдалд орсон. Тэг хажууд байгаа найзаагаадуудаа залбируулсан. Тэг түүний залбирлаар бурхан ажиллаа тэр ирээд тий одоо нэг хатгаж үзээд дийлэхгүй байна гэдгээ мэдээд бутсан байгаа. Энэ бол ялалт байсан. Тийм зүйл бас дараа нь дахиад тохиолдсон. Гэвч итгэлээрээ би төвчээртэйгээр ялсан байгаа, даван тулсан байгаа. Та нарын маань залбирал нөмөрсөн байсан учраас тэр хүчтэй байж чадаагүй гэж итгэж байгаа. Амен. Тэгээ энэ бол үнэхээр тийм одоо бодтойгоор яг энэ тулааны аргад суралцсан цаг хугацаа байсан гэж би бол бит хоёр бол ярьж илаа. Тийм учраас тийм ээ бид нар яаж тэмцэх аргаа мэдээ тууштай тэмцэж сурах нь Бурхны бидэнд өгч байгаа ивэл нэгүсэл ерөөл юм аа. Бид нар ямар тулаан хийдгээ мэдэх ёстой. Яаж тэмцэхээ мэдчихвэл бид нар ялах нь цаг хугацааны хэрэг юм. Учир нь Есүс ялчсан, ялалтын тугаа хатгацсан бид ялалт руу явж байгаа байхгүй юу? Бид нар замдаа ялалтаас ялалт руу, итгэлээс сэтгэл рүү, зөвтөөс зөвт рүү, тийм ээ? Өдөр бүрийн сүсгэлэлтэд өөрийгөө төвчээртэй дасгалжуулаад явах юм бол бидний амьдралд Бурхны хамгаалалт, Бурхны оршихуй, бодит оршихуй ойрхон байсаар явах болно гэдэгт итгэж байна. Амен уу? За, өнөөдөр бол бас их гайхалтай үйл явдал болж байгаа. Энэ юу вэ гэвэл залуу итгэлийн гэр бүл маань нэгэн санаатаагаар хүүхдүүдээ эзний үгээр хүмүүжүүлнэ гэдэг шийдвэр гаргаад хүүхдийн баптизм хүртэж байгаа.
Энэ бол миний бол хамгийн их догдолдог, баярлдаг үйл явдал. Яг л хүүхдийн баптизм хүртээгээд эзэн дотор өсгөнө гэж шийдвэр гаргацсан хүүхэд эзэн дотор өсдөг. Эзэн түүнийг хамгаалдаг. Тэр мэдээж өөрийн оюуханаараа хөгжин том болно. Бид нар түүний оюуханыг удирдах чадахгүй. Эцэг эхүүгээс биеийн төрөлөвч ухааны төрүүлдэггүй. Гэвч эзэн түүнийг удирдах дагуулдаг учраас тэр эзэн дотор өсөж ториндаг юм байлаа. Тэгээ манай баг хүүг маа нөхөр бид тэр хоёулаа гараа өргөд тангараг өргөд хүүхдийн баптизм хүртээж ирсэн байгаа. Тэгээ хүн маань бүр багаасаа бүр 3 настайгаас л баг сайн мэдээ ярьдаг ийм одоо хүн болсон. Одоо том 12-20 настай залуу болсон ч түүний дотор байгаа итгэлийн суурь нь хизээгээр тэр амаараа дандаа хилдэггүйч илүү гүн бат байгааг би үргэлж мэдэрдэг. Эзэн түнтэй цуг гэдгийг мэдэрдэг. Тийм учраас хүүхдийн баптизм хүртээхдээ би их дуртай бөгөөд надад маш их сэтгэл хөдлүүлдэг ийм одоо үйл явдал юм байна. Нэг юм аа. Тэгээд үнэхээр манай одоо гişиг баярын маань гэр бүл. Манай гişиг баяр гişиг дэлгэр. Гişиг дэлгэр хоёр маань 2 гişиг байгаа. 2 гişиг маань хөөхн одоо 3 бурхнаас бэлэг авсан. За ханхуур, цэцүүжин, сорхуужин. Тэгээд ийм онцгой хөөхн нэртэй 3 хөөхн хүүхдүүдээ баптизм хүртээлгийа пастрата мартаагүй үстэй талархлын баяр гэж хэлээ үстэй гэж ингэж над руу хэлээд тэгээд одоо баптизм хүртээх гэж байна. За аав ээж өрн хүүхдүүдэд хөтлөд гараад ирээрээ урагшаа. Пастор нь өнөөдөр асуулт асуунаа, залбираад асуулт асуунаа. За